Сайн байцгаана уу үзэгчдээ. Монголын шүүгчтэй холбооноос эхлэн гаргадаг ярьж буй хууль нэвтрүүлгийн маань ээлжид нэгэн дугаар хэлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн манай зочдоор Баянзүрх дүүргийн иргэний эргийн шүүхийн шүүгч Мандал Баяр болон дуучин Эрдэнэ Тунгалаг нар бидэнтэй ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайхан. Харил тавтай явж байна. За сайн байна уу? Сайн байна уу? За. Бадамдоржийн Мандал Баяр 2002-оос 2007 онд Монгол Улсын их сургуулийн олон улсын эрх зүйч, 2016 онд Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2016 оноос Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. За тэгэхээр бид өнөөдөр насан туршаагүй хүүхдийн бусдад учруулсан гим хорийн талаар бид нэр ярилцах болно. Тэгэхээр юун түрүүнд Эрдэнэ Тунгалаг зочноос асууя. Энэ талаар ер нь хүүхдийн бусдад учруулсан гим хорийн талаар ямар хариуцлага үүрдэг талаар ер нь та сонсч ирсэн үү? Хүүхдийн эрх гэж бид нар түгээмэл мэддэг тийм ээ. Тэгэхээр эсрэхээр хариуцлага хүлээх талаар анхны мэдтгэн байгаа болов. За одоо яг энэ нэвтрүүлгийн урилга өгөөд яг одоо энэ сэдвээр ярина гэдээ бодож байхад үнэхээр одоо өөрөө чинь асууж байгаагаар эцэг эхчүүд буюу асран хамгаалагч бид нар хүүхдүүдийнхаа бид нар яг энэ талаар бол үнэхээр мэддэггүй юм байна. Тэгэхээр одоо би ч гэсэн бас одоо зочингийн хувьд бас одоо үзэж байгаа үзэгчдийнхээ адилын мэдээллийг бас шүүгчээсээ авъя юу гэж бодож байгаа. За энэхүү асуудлын дагуу бид бүхэн олон нийтээс бага хэмжээний сурвалжлага авсан байгаа. Тэгээд тэрийг үзээд буцаад эргээ ярианд орцгоё. Тэр юу л эсэх нь хариуцсан гэж бодож байна уу? Хэдэн наснаас ахуулаад өөрөө хариуцдаг. Тэг хэдээс доош настай бол эцэг их нь хариуцлага. Ер нь тэгээд хууль дээр бол 14-өөс 16 наснаас хойш дээш л одоо хуулийн хариуцлага хүлээн штэ. Тэрнээс доош бол хариуцах эсэх их нь хариуцаад явна. Эцэг их асран хамгаалагч хариуцах та. Хэдээс хэдэн насны хүүхдэд тэгж хариуцдаг гэж бодож байна. 14-өөс үгүй 14-өөс эхлээ өөрөө хариуцж эхлэх байх. Тэгээд доошоо болохоор тэгээд эцэг их асран хамгаалагч нь хариуцах гэж байна. Сайн мэдэхгүй байна. Бодвол асран хамгаалагч юм уу эцэг их нь хариуцлага хүлээх байх та. Хэдээс хэдэн насны хооронд? Ер нь 16 хүрчиж иргэний өмнөх авдаг юм чинь 16 наснаас доошх нь бол одоо асран хамгаалагч эцэг их хариуцах нь хуулийн залтаараа тохирох байх тий. Бага насны хүүхд 18 нас хүртэл хэцүү хараад байдаг үстэй. Яг үгүй Монгол улсын үйл тийм байдаг үстэй. Тэ? Тэгэхээр хин хариуцлага хүлээнэ гэж бодож байна. Бодвол их хэцүү л байлгүй дээ. Гэхдээ 16 наснаас хойш бол паспорт авснаас хойш тэр чинь юу яадаг үстэй. Эрүүгийн хариуцлага. Тэрийг үл эцэг их л тэр чин насан туршаагүй хүүхд болохоор эцэг их нь л бүрэн хариуцж яа чи насан туршаагүй хүүхдээ өөрөөсөө үл тэрийг бас нийгмийн харилцаанд ороход нь зөв хүмүүжүүлэх хэвээр тийм гадаадх нийгмийн харилцаанд орлоо юу лээ гэхэд чи эцэг ихийн л буруу үйлдэл хийлэхэд эцэг ихийн л бас байж өөрсдийнх нь хариуцлагагүй байдал байж болно өөртөө бас хүүхдээ сайн хүмүүжүүлэхгүйгээс ээж болно тийм бай. За тэгэхээр насан туршаагүй хүн гэдэг байгаа тийм ээ. Хуулиараа одоо ямар хүнийг насан туршаагүй хүн гэж үздэг. Дээрээс нь гим хор гэж бид нар яриад байгаа. Бусдад гим хор очруулах хүүхдээ хийсэн ямар үйлдэлийг ер нь гим хор гэж хуулиараа үзээд байна вэ? Тэгэхээр манай иргэний хуульд бол хүүхдүүдийн насыг бол чадвартай нь холбогдуулаад зохицуулсан байна. Тэгээс 7 насны хүүхдүүдийг бол эрх зүйн чадамжгүй гэдэг. За 7-оос 14 насны хүүхдүүдийг бол эрх зүйн одоо зарим чадамжтай. За 14-өөс 18 насны хүүхдүүдийг бол эрх зүйн бүрэн бус чадамжтай гэж ингэж хувааж өгсөн байна. Тэгэхээр яагаад ингэж хувааж өгсөн бэ гэхээр тэр хүүхдийнхэн өөрийнх нь одоо бие физиолог насны онцлогоос нь ингэж хамааруулж хуваасан. Жишээлбэл 0-оос 7 настай хүүхд бол ямар ч эрх зүйн чадамжгүй. Харин 7-оос 14 насны хүүхэд бол хиймэгт биелэх тийм ахуйн чанартай хилцлийг бол хуулиар зөвшөөрсөн байдаг бол 14-өөс 18 настай хүртэл хүүхдүүдийн хувьд бол тодорхой төрлийн гэрээг эцгийн зөвшөөрлгүйгээр хийх бол зөвшөөрсөн байдаг. Жишээлбэл одоо сургалтын төлбөр гэх юм уу тэрийг захиран зарцуулах, хадгаламжит мөнгө одоо захиран зарцуулах ч юм уу тэрийг бол зөвшөөрсөн байгаа. Бусдыг нь бол эцэг эхийн зөвшөөрлөөр асран хамгаалагчийн зөвшөөрлөөр хийхийг хууль зохицуулсан. За эндээс хамаарч нөгөө тэр хүүхдүүдийн бусдад учруулсан
хохирлыг хэн ямар хэмжээгээр хариуцах вэ гэдэг иргэний хуульд бас тухайл зохицуулсан байна. Тэгэхээр гим хорын тал дээр одоо ямар үйлдэл хийснийг нь гим хор учрлаа гэж үзээд байгаа талаар. Тэгэхээр иргэд бид нар бол өдөр тутам иргэний эрх зүйн харилцаанд оролцож байдаг. Жишээлбэл дэлгүүрээс ороод талах авах ч юм уу, автобусан суугаад мөнгө төлөх, таксинд суугаад таксийн мөнгө өгөх ч юм уу. Тэгээ энэ бол дандаа нөгөө өсөл зоригийн дагуу буюу бидний өөрийнх нь нөгөө толгоонд бодож оюу хувьсралсан үйлдэл байдаг. Гэрээний харилцаагаар гэж хэлүүлээд зохимжтой баг. За нөгөөх нь бол хууль зааснаар үүсдэг үүргүүд байгаад байгаа. Тэр нь бол одоо бидний яриад хэл занснаар бол гим хор гэдэг зохицуулсан. Энэ маань өөрөө нөгөө гэрээгээр бас хуульд урьдчилаад зохицуулсан. Ийм одоо үйлдэл сүултгөө үзүүлэх юм бол энэний улмаас учирсан хохирлыг чи хариуцсан шүү. Гэсэн ийм утгатай. Энэ өөрөө бол гим хорын эрх зүйн зохицуулт байна. Гим хорын эрх зүйн зохицуулт дотроо бол одоо жишээлбэл иргэний эрх зүйн харилцааны нас биеинд хүрсэн субъектүүд бол хариуцлага хүлээх ёстой. Одоо өөрөөр хэлбэл хин нэгний нуурын тушаа газар зохиод шахшуур үлдээсэн бол тэр хүнд учирсан хохирлыг бол тэр үйлдэл хийсэн хүн хариуцах ёстой байдаг. Харин бол насан туршаагүй хүүхдүүд сая миний хэлсэн 0-оос 7, 7-оос 14, 14-оос 18 насны хүүхдүүдийн бусдад учруулсан тэр хохирлыг бол эцэг их асран хамгаалагч за мөн хууль зааснаар бол сургууль, эмнэлгийн байгууллага хариуцахаар ингэ зохицуулсан байна. 0-оос 7 нас нь бол одоо бүрэн чадамжгүй тийм ээ? Тий. Өөрөөр хэлбэл энэ бүрэн чадамжгүй дотор бол бас хоёр өөр нэг зохицуултууд бас субъект орж ирж байгаа. Тэр нь нөгөө шүүхээр ороод эрх зүйн сэтгцийн хувьд нөгөө өөрийгөө удирдах хянах чадваргүй буюу ухамсарлах чадваргүй хүнийг бол эрх зүйн чадамжгүйгээ тогтоочдөг. Ингээд тогтоохдоо тэр хүнийг асран хамгаалагч юм уу давхар тогтоож өгдөг байгаа шүүхээс. Тэгэхээр тэр хүн өөрөө хэлбэл бусдад ямар нэгэн байдлаар гим хор учруулах юм бол тэр шүүхээс тогтоосон асран хамгаалагч нь бол хариуцлага хүлээн. За асран хамгаалагчийг бол иргэн байж болно эсвэл хуулийн этгээд байж болно. Эцэг их асран хамгаалагчаасаа хүүхэд өөр нөхцөлд очлоо шүү дээ. Өөр орчинд за жишээлбэл цэцэрлэг, сургууль, за магадгүй эмнэлэг твтэх тохиолдол гарна тийм ээ. Тэр тохиолдолд одоо гарсан гим хорын одоо тэр тохиолдолд одоо нөгөө ямар нэгэн байдлаар хүүхэд өөрөө гин томоогүй учраас юу хохирол гаргажээ гэж бодъё тийм үү. Тэр үед эцэг их хариуцлага хүлээх юм уу? Одоо тэр тухайн байгууллага бас энэ хариуцлагыг үүрэлцэх юм уу? 7-оос 14 насны хүүхэд гэж хонтолсон байгаа. Өөрөөр хэлэх юм бол 7-оос 14 насны хүүхдүүд эцэг эхээсээ хяналтаасаа гараад сургууль одоо өөрөө эдийн сургуулийн байгууллага, хүмүүжлийн байгууллага чанартай газар ч юм уу эсвэл эмнэлэгт байж байгаа тохиолдолд бусдад учруулсан хохирлыг бол эцэг их бус харин тэр тухайн хүүхдийг одоо сургуулийнхаа орчинд үүдээ хяналтанд оруулсан байгууллага хариуцах ёстой. За харин 0-оос 7 гэсэн зохицуултыг үнэндээ авах юм бол эцэг их хариуцах. Тэгэхээр нөгөө 7-оос 14 гэдэг чинь тийм байна. Сургууль өөрөө энийг одоо энэ хариуцлагыг хүлээх үүрэгтэй гэдгийг хуулинд албан ёсоор ингээ хуульчлаа заагаад өгсөн юм байна. Тэгэхээр их хвчлэн сургуулиуд яадаг вөхөр эцэг ихийг хариуцаа гэд эцэг ихээс төлбөрийг гаргуулдаг штеп. Тэгэхээр энийг бол сургуулиас давхар хариуцах хэрэгтэй юм байна. Ямар нэгэн байдлаар тэр чинь хүүхэд юм чинь одоо нөгөө санаатаагаар бол үлдэхгүй шүү дээ. Гим хорыг санаатаа учруулъя гэж одоо тэрийг бол яг гим хорын үг нь шүүгчд бас тогтоодог баг тийм ээ. Санаатаа бол ер нь бол хүүхэд юм ч учруулахгүй шүү дээ. Яг хүүхэд маань өөрөө нөгөө насныхаа онцлогоос хамаарат тухайн одоо үйлдэлийнхаа үр дагавар ойлгох, ухамсарлах чадваргүй байгаа шүү дээ. Тэгээд яагаад тэр эцэг их биш тэр сургуулийн одоо хяналт захиргаа тэнд хариуцлага хүлээх ёстой болчихгоо гэхлээр хяналт тавих үүрэг гэдэг ийм юм яригддаг л да. Өөрөөр хэлбэл онлын хувьд бол тийм байна. Тэгээ нөгөө эцэг ихэн тэндийг хянах орчинд өөрөөр хэлбэл эцэг ихийн хараан хяналтанд байсан хүүхдүүд албан ёсоор одоо хуулийнхаа дагуу сургууль хүмүүжлийн байгууллагад очиод тэдний хараан хяналтанд очиж байгаа байхгүй юу. Тэгээ тэдний хараан хяналтанд очиж байгаа учраас тэр хүүхдийн одоо хийх үйлдэлүүд дээр тэр хүн одоо сургуулийн орчин хяналт тавина л гэсэн. Энэ хяналт тавих үүргээ хэлүүлээгүйтэй холбогдуулаад хүүхэд хин нэг этгээдэд одоо өгдөг гим хорын хохирол учруулсан байх юм бол эцэг их бус зөвхөн тэр сургууль хариуцлага хүлээх. Яг тийм. Зохицуултаа шүү. Та сая хэлсэн хамтран гэсэн үг орох шиг боллоо үгүй ба.
эцэг биш дангаараа тэр сургууль эндгийн байгууллага хариуцлага хүлээх. Нэг осны одоо шилжих өөрөөр бол хүүхд эцэг эхийг хүүхдүүд нь тэр сургууль хүлээлгээ өгч байгаа байхгүй. За миний хүүхдийг харж хандаараа. Тэгээ өөрөөр хэлбэл баг боловсролын тухай хууль энэ тохиолдолд бол зохицуулалт байгаа л та. Тэр хүүхдүүдтэй яаж хэрхэн харьцах вэ тэргээ зохицуулалт байгаа. Одоо нөгөө сүүлийн үед чинь нийгмийн ажилтнууд чинь нөгөө юу тавьдаг, анхаарал тавьдаг. Тэгээ ганцхан нийгмийн ажилтны ажил биш энэ чинь сургууль даяараа тэр байгууллагын үндсэн үүргийн болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Хараа хяналтын. Тухайн сургуулийн дотоод журам төмрийг бас харах хэрэгтэй байна. Тий. Түрүүн та нөгөө юу яасан шүү дээ. 0-7 насны хүүхдүүдийн хариуцлага хүлээх одоо чадамжгүй тэрэнд бол нөгөө сэтгцийн эмгэгтэй гэж тогтоогдсон тохиолдолд гэж нэг хэлсэн шүү. Тэр нь энэ 7-оос 14-14-өөс 18 насныханд бас үйлчлэх үү? Тэгээ энийг бид нар бас ингээд ялгах хэрэгтэй шүү. Сэтгцийн эмгэгтэй буюу шүүхээр ороод энэ хүн эрх зүйн чадамжгүй байна гэж тогтоосон нь бол 18 наснд хүрсэн нас биеийн төрсэн хүмүүсийг бол хэлж байгаа шүү. Өөрөөр хэлбэл хэдийгээр тэр хүн нас биеинд хүрсэн боловч нийгмийн харилцаанд ороод чөлөөтэй ороод өөрийгөө одоо удирданд явуулах чадваргүй буюу сэтгцийн хувьд эмгэгтэй байдаг учраас тэр шүүхээр ороод нас хүрсэн ч гэсэн эрх зүйн чадамжгүй байна гэж тогтоогоод энэнийхээ дагуу тэр хүнийг өдөр тутмынхаа харилцаанд одоо юу гэдэг хяналт тавьж өмнөөс нь гэрээ хэлцэл байгуулах тэр асар хамгаалагчийг бол шүүх тогтоож өгдөг. За одоо манайхны хэл занснаар бол одоо 14-өөс 18 буюу шилжилтийн насны хүүхдүүдийн одоо гэм хоор очсон тохиолдолд эцэг эхчүүд нь яаж хариуцлага хүлээдэг, энд яаж одоо онцлог ханддаг юм? За тэгэхээр би нэвтрүүлэг эхлэхэд хүүхдийн насны нөгөө нэг үйлчлэлийг хэллээ шүү дээ. Тэгэхээр 14-өөс 18 нас гэдэг маань өөрөө нөгөө эрх зүйн бүрэн ус чадамжтай гэж яриад байгаа. Энэ маань өөрөө яг тодорхой хуулиар тодорхой хэмжээний нөгөө хэцэл хийх эрхийг нь өөрт нь өгсөн. Тэр хүрээний дотроо бол одоо чадамжтай. Тэгэхээр хууль маань энийг өөрөө байдлаар зохицуулсан байна. Өөрөөр хэлэх юм бол 14-өөс 18 нас хүрээгүй хүүхдүүдийн одоо бусдад учруулсан гэм хоорын хохирлыг бол эхлээд тухайн хүүхдүүд өөрсдөө хариуцна гэж. За ингээд тэр хүмүүсийн өөрийнх нь нөгөө эд хөрөнгө одоо юу гэдэг үн бүхий зүйл нь хөрөлцөхгүй байх юм бол тэр хөрөлцөхгүй байгаа хэмжээгээр нь эцэг эх хүн шилжиж ирнэ. Яг заавал хүүхдийг өөрөөр нь одоо төрүүлж хариуцлага хүлээгээд дараа нь эцэг хийх гэж байгаа. Энэ ял одоо ийм заг гаргаж өгдөг нь яаж байгаа? Тэгэхээр 14-өөс 18 настай хүүхдүүдийн хувьд бол нөгөө өмнөх насны хүүхдүүдэд бодох юм бол илүү өөр зохицуулттай. Тэд нар маань өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцаанд оролцож болно. Хүсвэл тийм ээ. Эцгийн зөвшөөрлөлтөөр оролцоод орлого олох боломжтой байхгүй. За тэгээ энэ насны хүүхдүүд чинь өөрөө нөгөө хүүхдүүд бодох юм бол арай ухамсарлах арай өөр болсон. Өдрийн тухай хуулиараа зарим хүмүүсийн эцгийн зөвшөөрлөөр ч эсвэл шүүхээр тэр хүнийг эрх зүйн чадамжтай болгоод хөдөлмөрийн харилцаанд болгож зөвшөөрсөн тэр хүмүүс орлого олдог. Тэр хадгаламж үүсгэх хөрөнгө мөнгөтэй болох боломжтой байдаг учраас хууль арай өөрөөр зохицуулсан байна. Тэрний үгс үгүй учраас 14-өөс 18 насны хүүхдүүд бусад тохирол оруулах юм бол эхний ээлжинд та нар өөрсдөө хөрөнгөөрөө тэр бусад очруулсан охирлоо төлнө шүү. За харин төлөөд хөрөлцөхгүй байх юм бол одоо харин эцэг их нь орж иж тэр үлдсэн хэмжээгээр нь бол хүүхдүүдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх. Ялгаагүй л ээж хүний хувьд асуухад манайхан нэг зарим эцэг эхчүүд хүүхдүүдэд аврах гэдэг штеп. Хуулийн зохицуулалт нь бол ийм байна. Хэд ч н одоо энэ чинь 14-өөс 18 гэдэг чинь одоо ахлах сургуулийн хүүхдүүдийн хувьд ярьж штэ тий. Одоо манай нийгмийн амьдрал дээр байгаа одоо сургууль хооронд сургууль дотроо хүүхдүүдийг үгээр доромжлох, бие хэл хамаар доромжлох тий ямар нэгэн байдлаар биед нь хохирол учруулах тохиолдолд мөнгөтэй эцэг өвчүүд орж ирээд өмнөөс нь асуудлыг шийддэг асуудал бол бас биш өөрт нь төрүүлээд хариуцлага нь хүлээх хэрэгтэй юм байна тийм үү. Тэр хүүхдийг одоо ямар нэгэн байдлаар хүүхдийн эцэг эхтэй уулзаад хохирлгүй болгочхоор тэр хүүхдийг ухамсарлуулах байдлаас үүсдэг юм байна гэж би таны ярианаас үзэж байна л да. Тэр яг эргээд нөгөө гим хорийнхоо зохицуулалт руу орох гэж байна л да. Тэгэхээр бид нэр ингээ гим хоргоо ярихаар л нэг нөхрийг зохицсон ч юм уу эсвэл машин дэргийн цонхыг хагаалцсан ч юм уу гэж л ингээ тиймэрхүү утгаар шууд хүлээгээд аваад байна л да. Тэгэхээр энэний чинь цаана бусдын одоо нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүнд явж байгаа. Зам мөн ирэх явж байгаа. За тэгээ эд хөрөнгөнд хохирол учруулсан бол хариуцлага хүлээх нь байна шүү дээ. Тэр өөрөөр хэлбэл сургуулийн орчинд
хүүхдүүд нэгнийхээ нэр төр алдар хүндийг одоо гутаанд оромжснаас болоод эдийн бус хохирол учирсан гэж үзлээ гэж бодъё л доо. Тэр тохиолдол одоо саяны насны одоо юм хязгаарлалтаас хамаарат хариуцлага хүлээх нь байна. Тэр дундаа бид нэр сая ярьсан тэр 14-өөс 18 насны хүүхдүүдийн хувьд бол хариуцлага хүлээх зарчим өөр дөр нэрж байгаа байхгүй. Тэгтээ харин практик дээр дараа нь бол хүүхдүүд хэр хариуцлага яг энэ ийм кейсүүд хэр орж ирдэг юм. Манай энэ хүүхдийг зодцсон байна. Эсвэл одоо юу гэдэг миний имийг эвдэж гимтчихлээ. Үнтэй зэнтэй компьютерийг унгаачлаа, барьчлаа, дэгээдээд унгаач тэндээс болоод ийм чинь охирол учирчтай ч юм уу те. Тиймэрхүү асуудлууд бол нийгэмд бол байдаг. Яг одоо юу гэдэг таны тэр сонирхоод байгаа буюу тэр тухайн хүүхдийн өөрийнх нь тэр хүн байх, тэр нэр төртөө байх, тэр алдчихгүй байхтай холбоотой кейсүүдүүд ерөөхдөө бол цөөхөн дөө. Цөөхөн үү? Тий. Яг манай охин ахлах анги л да. Ерөөхдөө нэг иймэрхүү юмнуудыг их ярьдаг. Тэгэхээр бол сургууль дотроос гадагшилтгүй юм байна гэж би ойлгож байна л да. Зөвхөн манай охин ч ингээд өөр бусад хүмүүсийн ингээд кейсүүдийг ингээд сонсхолоор яг л тэр солонгос кинон дээр байдаг дунд сургуулийн охтуудын тэр дарангуул манай сургуулиудад айгүйх байдгийн юм байна гэж одоо би бол боддог болоод. Хүүхдүүд энийг тиймэрхүү байдлаар одоо юу гэдэг эд хөрөнгөөс гадна сэтгэл одоо санаанд нь хэм хохирол учруулах юм бол одоо юу гэдэг эцгийнхэн төлөөлөөд ихэмжил гаргаад явах боломжтой хуулиараа бол зүгээр харин тэрийг мэдж байгаа хүмүүс хэр их байдаг вэ гэдэг дээр л ач холбогдол байгаа тийм ээ. Одоо жишээлбэл нэг хүүхд нөгөө хүүхдээ доромжилсан гутаа дээрлэгсэн ч юм уу тэндээс болоод сургууль соёлд явахгүйгээс болоод тэр хүний нэр төр гутаагдсан байх юм бол тэр хуулийнхын дагуу шүүх төлөөлөд орж ирэх эцэгчүүд шүүх нэхэмжил гаргаад явах боломжтой. Гэхдээ одоо саяны яг миний хэлснээр 14-өөс 18 настай хүүхдүүдийг бол өөрсдийнх нь хариуцлагчаар татаад хариуцлага хүлээх нь шүү дээ. Тэндээс доорхоо насных нь бол хууль ёсных нь төлөөлөгч үе эцэг эхүүд бол хариуцлагчаар орж ирэх нь. Гэхдээ тэр нөгөө эдийн бас гол ялгаа нь эдийн бас хохирол учраад байгаа тийм ээ. Тэгэхээр нөгөө насан туршаагүй хүүхдүүд маань тэр хохирлыг арилгана гэхээр ч одоо яг яаж арилгана гэсэн үг лээ. Жишээлбэл одоо эдийн бас хохирлыг одоо тэр хүнд арилгахаар мөнгө төлнө гэсэн үг юм болоо яг яаж хариуцлага хүлээх болж байгаа юм бол нэг хүүхд нөгөө хүүхдээ босоод хэдэн янзаар хийж доромжлох юм бол тэр бол үнэл одоо тэр хүүхдийг бусдын өмнө одоо эвгүй байлдаа болж байгаа учраас тэр мяцалт хийх үүргийг шууд даалга. За зүгээр мөнгөний хэлбэрээр үнэлж охирлыг төлөвлөх асуудалтай шүүхийн практик бол нэг сая 500-аас 2,500 мянган төгрөгийн хооронд сэтгэл санаанд очирсан охирлыг үнэлээд төлөвлөж байгаа практик бол байгаа. Ер нь бол нас насны хүүхдийн гим орчуулсан тохиолдол ихэнх тохиолдолд мэдээж эцэг эхчүүд хариуцлага хүлээх ёстой гэдгийг ойлголоо. Бусад тохиолдол нөгөө сургууль буюу өөр гадны орчинд очихоос бусад тохиолдол эцэг эхээс бас чөлөөлөгдгүй нөгөө байгууллагууд үндсэн бас буюу хамтарч хариуцлага хүлээх юм байна. Нөгөө байгууллага бол бүтэн хүлээх юм байна. За ямар тохиолдолд эцэг эхчүүд одоо хариуцлагаас бүрэн чөлөөлөгддөг юм. Одоо жишээлбэл нөгөө гэрүүл салсан тохиолдолд ингээл ээж нар нь хүүхдтэйгээ эцэгтэй нь уулзуулахгүй гэл тэгдэг штэ. Тэр тохиолдолд кейсүүд бас их байдгүй. Манай иргэний хувьд бол гим хор учруулсан этгээд өөрийнх нь гим хор учруулсан үйлдэл бишээ гэдэг нотлох чадах юм бол чөлөөлөгдөх юм зарчимтай. Нотлох юм бол. Тэгээ нотлохооны хувьд ярих нь шүү дээ. Тэгэхээр эцэг эхийн хувьд бол хяналт тавьсан үүргээ хангалттай хэмжээнд одоо юу гэмдэ сохих хэмжээнд хяналт тавьж чадсан гэдэгтэй холбож тайлбарлагдана. Тэр тохиолдолд бол хуулинд бол тэр эцэг эхийг хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт бол бий. Тэгэхээр чин таны ярьж байгаа бол одоо ингэж болох нь шүү дээ. Яг ихэнх эмэгтэйчүүд ганцхан эмэгтэйчүүд байдаг тохиолдол үзүүл байхгүй. Одоо ингээл аав тань уулзуулахгүй гэдэг тий. Гэтэл магадгүй эрэгтэй хүүхэдтэй 2-3 эрэгтэй хүүхэдтэй ч юм уу байж байгаа тохиолдол 18 настайгаа магадгүй бусдад гим хор учруулчихад тэр болгоомжтой нөгөө аав тань уулзуулахгүй байж итэл энэ гим бусдад гим хор учруулчихаар эцэг хүн тэр хариус одоо би надтай огт уулзуулдгүй байсан. Би юусоо мэдэхгүй бараг зан характерын энэ хүүхэд муухай гарал хэлэх энэ хүүхдийг бараг мэдэхгүй гэж хэлээд хариуцлагаас мултрах боломжтой гэж ойлгож болох юм байна нэрээр. Тэгэхээр бид энийг бас айгүй болгоомжтой бас тайлбарлахгүй болохгүй бах тийм ээ. Тэгэхээр ямар ч тохиолдолд эцэг их хариуцлага хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл эхнэр нөхөр хоёрын гэрлэлтийг цуцлж чинь гэдэг чинь тэр хоёрын хооронд л эхнэр нөхрийн харилцааг дуусгарлаж байгаа байхгүй. Түнсвч
тэр хоёр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн эрх үүрэг бол хэмээр байгаа хадгалагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсын гэр бүлийн тухай хууль зааснаар бол эцэг их хүүхдүүд эцэг ихийнхээ хин нэгэнтэй хамт амьдснаас үл хамааран тэр хүүхдүүдийг одоо тэгш одоо ээж аав тэгш эрхтэй тэжээнд итгэх асран хамгаалж хүмүүжүүлэх ёстой. Тэгэхээр гэр бүл цуцласан хүмүүсийн хувьд бол тэрийн хүүхдүүд бусдад тохирол учруулах юм бол ээж аав хоёр нь бол зэрэг хариуцлага хүлээнэ л гэсэн зарчим бол үйлчлэн. Гэхдээ нэг онцлог байж болох нэг зүйл юу байгаад байгаа вэ гэхээр фрактер гардаг л да. Юу вэ гэхээр хүүхдүүдийг одоо ээжийнх нь ч юм уу аавынх нь асрамжинд үлдээсэн байхад надтай уулзуулахгүй байна. Энэ ирээсээ хүүхдээ надтай уулзуулахгүй байна. Хүмүүжүүлэхэд оролцуулахгүй байна. Миний эрхийг тэр хязгаарлаад байна гэсэн асуудал ярьдаг. Энэ бол ерөөсөө гэр бүлийн одоо хэрэг маргаан дээр нэлээ яригддаг зүйлийн нэг байна. Өөрөөр хэлбэл эцэг их хүүхдийн тухай хууль, гэр бүлийн тухай хууль зааснаар бол хүүхдийнхээ өмнө тэр хүлээсэн үүргээ эрх тэгш биелүүлэх ёстой. Энэнд нь хин нэг нь одоо зориуд одоо үгдээ саад болоод за энэ дараа нь одоо тэр хүүхд тэр бусдад тохирол учруулчих юм бол тэр саад болсон этгээд магадгүй өөрөө тэр хариуцлага ганцаараа хүлээх нөхцөл байдлыг бас бий болгож байгаа шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэ. Яагаад вэ гэхээр саад учруулаад байна шүү дээ. Тэр хүүхдийг тэжээнд тэтгэх, асран хамгаалж, хамгийн гол нь хүмүүжүүлэх. Өв тэгш хүмүүжүүлэх гэдэг зохицуулт байдаг шүү дээ, тийм ээ. Тэрийг өөрөөр хэлбэл тэр хязгаарлаад байгаа байхгүй. Тэр утгаараа магадгүй тэр ээж, магадгүй тэр аав хүүхдийнхээ бусад учруулсан хохирлыг өөрөө ганцаараа хариуцаа зогсож байгаа магадaltaй байгаа байхгүй. Тэгэхээр анхаарах хэрэгтэй байна. Тийм байна. Одоо нөгөө энэ шууд тэр ихэнх эмэгтэйчүүд байдаг шүү дээ, нөгөө төрсний дараа төрсний юу гэдэг шиг нөгөө гэр бүл салангууд нэг юм өс сонзонгийн ч юм уу одоо нэг гомдлын ч юм уу нэг тэрнээсээ болоод хүүхдийг золиослоод ихэнх практик төр байдаг гуулзуулдаггүй тийм тохиолдол. Тэгэхээр тэр тохиолдол таны хэлснээр их ч юм уу хүүхдээ авч үлдсэн их ч юм уу эцэг ч юм уу 100% хариуцлагыг одоо үрж нөгөө тал чөлөөлөх боломжтой юм байна тийм ээ. Тэгэхээр жоо өрөөсгөл болчих гээд байна. Боломжтой юу гэхээр тэгэхээр тийм эрсдэл байгаа гэсэн үг байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо таны тэр асуугаад байгаа асуултан дотор нэг чухал юм яваад байгаа нь тэр хүүхэд өөрөө тэр нэг талдаа бол тэр маргалдагч одоо гэрлэгч нарын хоорондын би өөрийнхөө асамжинд давна чиний асамжинд өгөхгүй гэж тал нэг талаар бол объект болж байгаа л нөгөө талаараа хүүхэд субъект байхгүй. Тэгэхээр тэр ээжийн асамжинд үлдээн үү аавын асамжинд үлдээн үү эндээс үл хамааран хүүхэд бол эцэг эхтэйгээ бол байх хэрэгтэй. Хүүхдийн дээд эрх гэж зохицуулалт бий. Олон улсын хүүхдийн тухай конвенц дээр хамгийн чухал зохицуулалт байгаа. Энэ дээд эрхэнд хангагдчих хэрэгтэй гэж байгаа байхгүй. Хин нэгнийхээ асамж дээр үлдээсэн байгаа боловч эцэг эхэн тэр хүүхдээ тэжээнд итгэх, хүмүүжүүлэх, уулзахад бол тэгшэрхтэй байх хэрэгтэй. Тэр эрхийн зөрчөөд хязгаарлаад тэр нь ямар нэгэн хэлбэрээр нотлогдоод тэндээсээ болоод харин ганцаараа хариуцлага хүлээж өгөх гэдэг эрсдэл байгаа шүү л гэж байна. Би одоо зочны хувьд юу гэж ойлгож байна гэхээр ерөөхдөө насан туршаагүй хүүхдийн бусдад учруулах гэм хорийн талаар бол насны хувьд 0-оос 7, 7-оос 14, 14-өөс 18 гэж одоо авч үздэг 3 үечлэр авч үздэг. Энэ дотроо 0-оос 7 нас юм эсвэл 18 настай байсан эдэж ирэх одоо сэтгцэн эмэгтэй болвол энэ одоо эрүүл бас сэтгцэн эмэгтэй гэж нотогдсон тохиолдолд тэр журмаараа одоо шийдэгддэг. Шүүхээр яваад эцэг чадамжгүй гэж тооцогддог юм. Нөгөө талаар 7-оос 14 насны одоо хүүхдүүдийн бусдад учруулсан гэм хорн асран хамгаалагчаас өөр орчинд шилжсэн үү үгүй юу гэдгээс болж бүтэн 100% хамтран уу гэдэг юм болох юм байна. Нөгөө талаар шилжилтийн насны буюу 14-өөс 18 насны хооронд саяны миний хамгийн сүүлд асуудаг шиг одоо ганц үе ээжүүд гэрүүлээ цоцлуулсан магадгүй одоо хамтран амьдрагч нар гэрүүлийн хүртэл одоо байгаа шүү дээ. Хамтран амьдрагч нарын дундаас хүүхдүүдээ сохирох ёсгүй шүү дээ. Тэдний зохицуулт нь бүрэн чөлөөлөгдөх биш. Одоо эцэг их байх үүргээс чөлөөлөгдөх биш. Уулзахгүй байх тохиолдолд бүтэн хувь эрсдлээ өөртөө үүрэх одоо тийм бас эрсдэл бас байгаа шүү л гэж байгаа юм байна тийм ээ. Ер нь бол тэр 14-өөс 18 настай хүүхдүүд бол өөртөө эхлээд хариуцлага хүлээх нь байна. Тэр бас тийм юм байна. Хүлээх нь байна. Тэгээд өөртөнд нь эхэлж хариуцлагын хүлээлгэх юм байна. Яг бол тэд нар чинь нөгөө төлбөр хөрөхгүй бол гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн гэрт орж ирэл нэг хөөрхөн 14 хүүхдүүдэд мөнгө өгдөг шүү дээ. Би бол таны ярианаас ингэж ойлголоо. 14-өөс 16 насны хүүхдүүд нэгдүгээр нөгөө
шилжилтийн нас 16 нас чинь хөдөлмөр эрхлэлтийн нас болчихж байгаа. Түрүүний таны хэлдгээр өөрөө хүсээд одоо яах юм бол ажил хөдөлмөр эрхлэх боломжтой. Нөгөө талаар гэрт орж ирэл орж исэн хүмүүс мөнгө төгрөг өгдөг, одоо өөрөө хуримтлал та түрүүнсэн үүсгэх тохиолдол энэ нөгөө өөрийнхөө эд хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхтэй болж байгаа учраас тэр эхлээд өөрт нь хариуцлагыг өөрийнх нь юугаар тогтоолгоод хүрэхгүй тохиолдолд эцэгийнхийнх нь юмнаас одоо асар хамгаалагчаас нь гаргуулах ийм эрх зүйн тогтолцоотой байна гэж ойлголоо. За ярьж буй хууль нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. За тэгэхээр бид өнөөдөр насанд хүрээгүй хүний бусдад гим хор учруулсан тохиолдолд хэн хариуцлага хүлээх, ямар эрх зүйн тогтолцоотой байдаг талаар бид нар яриа өрнүүллээ. Тэгэхээр цочин Эрдэнэ тунгалах танаас одоо дүгнж хэлэхэд асуултуудаа хангалттай хариулт авсан гэдэгт одоо итгэлтэй байна. Хариулт авч чадвуу. За ямар ч гэсэн өөрийнхөө хэмжээнд асууя гэсэн зүйлээс шүүгчээсээ асууж одоо авлаа. Тэгээд нэгэн өөрийнхөө хувьд одоо асран хамгаалагчийн хувьд бас мэддэг ёстой зүйлүүдийг мэдж авлаа. Хүүхдийн насны онцлогийг одоо үе үечлэн оруулж өгсөн бас энэ бас учиртай байдгийн байна гэдгийг бүр наривчилж ойлгож авлаа. Тэгээ шилжилтийн насны үед охин маань одоо бас том охин маань одоо ахлах анги болохоор энэ үед одоо бас хариуцлагыг яаж хүлээлгэх, тэр хүүхдүүдийн одоо гим ойр учруулсан байдлыг ямар байлгах, за эцэгтэй нь уулзуулах байдал дээр эрсдэл яаж үүсэх талаар надад бол хамгийн ойр зүйл нь тэр байлаа. Би бол хангалттай юм одоо өөрийнхөө хэмжээнд авч чадлаа гэж бодчих. Тэгээ яг хуу иргэний эрхц болохоор шийдэгдэхэд одоо дор дороос л ундраал идэг л амьдралаас гардаг болохоор тэгээ ямар ч хэлсэн өөрийнхөө хэмжээнд авч чадлаа тий. Асар хамгаалагч. Шүүгчийн маань хувьд бас хилж захиж үлдээгээгүй зүйл байгаа бол иргэддээ сандаж үг хэлнэ үү? За яг бид нар нөгөө насан туршийн хүүхдүүдийн бусдад учруулсан гим хорийн талаар ерөнхийдөө ярих ёстой зарчмын зохицуултуудын талаар тодорхой хэмжээнд ярьсан учраас нэмж ярих зүйл алга байна уу? Яг шүүгч ярилж, шүүгтэр байгаа юм шиг ярилж та. Болсон уу? Үгүй саяны ингэж хөсгөлөөр гоё юм биш үү? За тэгэхээр өнөөдрийн За тэгэхээр өнөөдөр манай нэвтрүүлгийн маань зочдоор дуучин Эрдэнэ тунгалаг, шүүгч Мандал Баяр нар оролцлоо. За энэхүү сэдвийн хүрээнд бас хангалттай их мэдээллийг үзэгчдээ ч гэсэн өгсөн гэж найдаж байна. За хүрэлцэн ирсэн явдал та бүхэндээ баярлалаа. За гэлээ. За сайхан шүүгчтэй. Сайхан дайлцсан юм чи. Баярлалаа гэж дуусгаж байгаа. Гөө арай болов нэг явахгүй сая энэ нээсэн. Тийм нэг явчих. За манай өнөөдрийн нэвтрүүлгээр дуучин Эрдэнэ тунгалаг болон шүүгч Мандал Баяр нар зочдоор оролцлоо. За энэхүү сэдвийн хүрээнд бас хангалттай яриаг өрнүүлж үзэгчдээ ч гэсэн хангалттай мэдээллийг хүргэсэн бахаа гэж найдаж байна. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. За мөн зочдтой бас хүрэлцэн ирсэн явдал баярлалаа. За